Бурхны шашны итгэл үнэмшил гэдэг бол хүн сайн байх, сайн хүмүүс байхад итгэхээр үл барам энэ сайн сэтгэл нь хөгжөөд бидний төсөөлшгүй тийм өндөр хүртэл ариусалт хүрч болно гэдэг итгээд байгаа л учраас л би хин нэг таних ш тэр өөрийгөө ш тэр сэтгэлээ хизээ нэгэн цагт ариусах боломжтой гэж үздэг. Энэ маань Бурхны шашны итгэл үнэмшил хамгийн их Бурхан дор итгэмэ. Үүний дараагаар ном дор итгэмэ гэж хэлдэг. Ном дор итгэмэ гэхээр яг сонгодог утгаараа ном гэдэг бол бидний хевлээ тараацсан номыг хэлдэггүй. Ном гэдэг бол энэ хевлэж тараасан номд юу гард юм бэ гэхээр сэтгэлээ хэрхэн ариусгах вэ? Сэтгэл ариусгахын хэрээр илүү амар амгалан хэрхэн нэмэгддэг вэ тийм ээ? Хүн өдөр тутамдаа яаж уураа багасв? Яаж чунлаа багасв? Яаж илүү бусдын төлөө тэмнэлтэд хандаж болох вэ гэдэг ийм арга зам л байгаа. Тэгэхээр энэ номыг үзэж судалсны үр дүнд ахиц дэвшил гарч ирэхийг өмнөхөөсөө илүү энэрэнгүй болохыг, өмнөхөөсөө илүү ёс суртахуунтай болохыг, өмнө хийжсэн муу зүйлээ хийхээ зогсохыг, хийж байгаагүй сайн зүйлээ хийж сурахыг илүү төвшин болохыг, илүү хичээл шамталтай болохыг ч гэдэм үү. Энэ буддизмын ариусал гэдэг, бурхан гэдэг энэ агуулганд хүрх арга замыг нь л одоо ном гэж нэрлэдэг. Өөрөлдвөл бидний оюунд гарч ирж байгаа энэ ахиц дэвшил хөгжлийг л Бурхны шашин ном гэж нэрлэдэг. Тэгэхээр ном дор итгэмэ гэдэг маань цаагаараа юуг илэрхийлдэг вэ гэхээр ном дор итгэмэ гэдэг бол тэр гэгээр л хүрх бодит арга зам байна гэдэгт л итгэж байгаа итгэл юм шиг. Нэг Бурхан намайг авчраа шууд татаал гэгэрүүлчихнэ биш. Би энийг өөрөө хэрэгжүүлэх ёстой юм байна. Ийм арга зам надад байж болж байна. Англи хэл сурах арга зам байж болно. Тийм ээ. Жудо бүх мундаг барилддаг болох арга зам байж болно. Дасгал сургуультай байж болно. Тэрэн шиг хүн сэтгэлээ илүү нэгүүлсэнгүй ариун зөв болгох тодорхой сургуулал арга зам байна гэдэгт итгэл үнэмшил нь бол номдор итгэмэ. Хуврагдор итгэмэ гэдэг нь болохоор энэ ном гэдэг маань бол зүгээр хэвлээ тараагаад номын сан тавьсан материалыг хэлдэг биш. Энийг хэн нэгэн бодитоор хэрэгжүүлж байхыг л ном гэж нэрлэдэг байна. Тэгэхээр хуврагдор итгэмэ гэдэг бол ийм дээлтэй мэлтэй хүмүүст л эднэр л хамгийн мундаг чадaltaй далдыг хардаг, миний хүсэж байгаа юмыг эдгээр биелүүлчих гэсэн итгэл үнэмшил биш. Хуврагдор итгэмэ гэдэг бол энэ буддийн ариун сургаалыг үнэхээр сэтгэлдээ, амьдралдаа хэрэгжүүлж байгаа хүн байгаа гэдэгт л итгэж байна. Үнэхээр альва нэг нэр алдар загвар хэлбэрдэл биш. Чин сэтгэлээсээ би өцөгдөр байсан нэг муу сэтгэлээ багасгах юмсан. Өнөөдөр нэг илүү зөв үйлийг хийчих юмсан гэж агшин тутам, өдөр тутам, цавг тутам ариуслын төлөө, гэгэрлийн төлөө, бусдад туслахын төлөө бүхнээ зориулан явж байгаа. Нөгөө бодисатын замналаар, нөгөө буддийн номлолоор, сургаалаар өөрийгөө засаж залруулж байгаа үүний төлөө явж байгаа хүмүүс байгаа. Үүнд итгэдэг. Ямаа нэгтээ зүгээр л хий хоосон юм биш. Үнэхээр ингэдэг хүмүүс би мэднэ. Миний багшаас ахуулаад үнэхээр өдөр тутамдаа, цаг тутамдаа үйл явдал болгонд номоор хандахыг номхдохуйа бэрх муу сэтгэлийг ялан дийлхийг хичээхийг илүү өргөн цар хүрээтэйгээр зөв үйлсийг хийхийг оролдох. Нөгөө л буддийн сургаалуудыг бодитоор уншаад байх биш, заагаад байх биш, өөрөө хэрэгжүүлэхийг оролдог юм хүмүүс байдаг. Энэ бол би ийм хүмүүс байдаг гэдэг. Энэ бол хуврагдор итгэмэ гэсэн итгэл үнэмшил. Тэгэхээр одоо эргээд багцлаад хэлэхэд бол буддизмын итгэл үнэмшил гэж энэ гурван итгэл үнэмшлийг нэгдүгээр сэтгэлийн ариусл гэж байна. Амьдралын олон нухчаа, сэтгэл гутрах, янз бүрийн юм болон надаа талтын эд хүч намайг аварна, хажуудлаас дэлхийг харж байгаа гэдэг ийм итгэл үнэмшил надаа байдаггүй л. Яг л тийм юм байдагсан бол хослон хороодоор зовлон байх учиргүй. Тэгэхээр Бурхны шашинд бол нэг эзэн тэнгэр хажуудлаас нь зохицуулдаг гэдгийг нэлээд хэдэн
логикийн үүднээс бол байх боломжгүй байна гэж үздэг. Харин зүй тогтол бол байна гэдэг. Хүн ирээдүгээ одоо зөв зүйтэй явдал мөр маань амар амгалан авч ирэх зүй тогтол бий гэж үздэг. Харилцан хамаарлын үүднээс л үзэж байгаа юм л да. 10 хүн байхад чи бусдад дээрлэхэд байх юм бол бусад чам таагүй хандна. Чи бусдаас оршихуу гэдэг маань бусдаас үл хамааран орших тийм нэг зүйл байхгүй. Ямар ч том хүчтэй баатар байлаа гэсэн, ямар ч мундаг ерөнхийлөгч, улс төрийн хүчин, улс төрийн нам байлаа гэсэн гадаад шүтэн барилга, дотоод шүтэн барилга, тодорхой тэнцвэрүүд л байх хэрэгтэй. Энэ шүтэн барилгыг л үл тоомсорлол гიშгчээд эхлэх юм бол цаашид оршин тогтох боломжгүй. Энэ бол зүй тогтлын энэ юм байна гэж хэлдэг. Тийм болохоор хинч оршихдоо бусдаас хамаарч оршдог болохоор орших нь бусдаас хамаарч болохоор аз жаргал нь ч гэсэн бусдаас бол баалж гарч ирнэ. Тэгэхээр бусад гэдэг маань тэдэртээ тулдаж байж аз жаргалыг авч явах биш. Харин бусад гэдэг нь миний аз жаргалын их сурвалж гэж буддизм тайлбарладаг. Зүрлэх юм бол би дээр нь одоо тогтож байгаа модны мөчр. Тэр мөчрөө би хөрөөдөж болохгүй лугайдал бусад гэдэг зүйл маань миний хөрш маач байт юм. Туул гол маач байт юм уу те. Хятад улс гэхэд бидний оршин тогтохныг суурь. Тэгэхээр энтэй тодорхой хүндлэлцлийн хувьд ч байт юм. Харилцан хамаарал тэнцвэрийн хувьд бусдыг хүндэлж ганцхан өөрөө бодох ш. Бусдыг бодож байж өөрийн чинь аз жаргал гарч ирнэ гэж буддизм тайлбарлаад байна л да. Энэ тайлбар. Тэгэхээр Бурхны шний төлөв уншдаг. Саяных бол үйл юм юм аа. Бурхны шний төлөв уншдаг бол хүн ер нь хариуцч болтгоо гэсэн итгэл үнэмшил ингэх бодит арга зам байна гэдэг. Энийг хэрэгжүүлж байгаа хүмүүс байна. Би үргэлж энийг л боддог. Хүн хариуцч болно шүү дээ гэж янз бүрийн хүмүүстэй сэтгэлээр унахч байдаг. Би өөрөө шанал хүн болгонд янз бүрийн тохиолдож болоод эцсийн дүндээ бидний хүмүүс сэтгэлээ сайн сэтгэл маань ялан шүү дээ гэж би боддог. Хэний ч тэр. Өнөөдөр хамгийн муу хүн гэж харагдаж байгаа хүний ч тэр явн явсараа тэр хүний сайн сэтгэл муу сэтгэлээ ялан дийлнэ. Түүний сайн сэтгэлийг хөгжүүлэх арга зам байгаа. Тэр хүн гэгэрэн ч гэдэг юм. За юутай ч гэсэхтэй хүндэр гэх юм гэдэг бол дорж идэх хүн гэгэрсэн юм мундаг чадaltaй юу гэдэг итгэл үнэмшлэгээс илүүтэйгээр ер нь хүний оюуны ариуслал гэж байдгаа гэдэг итгэл үнэмшил. Тэгвэл энэ олон бурхтуудыг зураг мураг хөргөдөр бүтээгээд ер нь хүмүүс их ярьдаг л та. Гуйл мөөл бүтдэг, хуурамч үтсэн бүт. Бид нар одоо гуйлаар нэг өөрсдөө юм бүтээчээл. Тэгээд тэр гуйлын зүйл нь намайг эргээд аварч чадна гэж итгэх тийм гинэн итгэлтэй юм шиг яригадаад байдаг. Энэ бүхэн маань бол Бурхны шний талаар одоо дэндүү хамгийн захын хувцсыг нь нээж үзээгүй л хэрэгэлдэг. Бурхны шний хамгийн эхлээл итгэл буддизм итгэл үнэмшил юу гэсэн номнуудыг хэрэгдэг. Тэрэн дээр л хамгийн түрүүнд гуйлын шаврын бурхан болвол чи бид нар бэлэгдэж бүтээсэн юм аа л гэж. Түүнээс яг энэ бидний Будда гэдэг зүйл байна биш. Бурхан гэдэг зүйл байна биш. Бид нар түүнийг бэлэгдэж бүтээдэг. Яах гэж бэлэгдэж бүтээт юм бэ гэвэл бид нар ээжийнхээ зургийг, аавынхаа зургийг, гэр бүлийнхээ зургийг, хүүхдийнхээ зургийг, хайртай хүнийхээ зургийг хадгалдаг байсан. Тэр зураг маань тэр хайртай хүн маань биш шүү дээ. Гэтэ зүгээр л дурсан санах гэж, өндлөх гэж, сэтгэлд ойр дотн таатай мэдрэмж үүсгэх гэж ч байт юм. Бид тэр зургийг хадгалдаг, авдаг, хийлгдэг. Уу яг л тэрнтэй ижил. Биднэрт тэр их бүх хүмүүс сэтгэлтэй багт л өөрийнхөө хүмүүс сэтгэлийн төлөө тэмцээр байгаа ариусч чадсан. Тийм үү? Өөрт нь хамгийн үзэн ядагч хүний төлөө ч гэсэн бүхнээ зориулж ямар ч зовлон шаналлыг эдлэх бэлэн ийм ёс суртахууны түвшинд хүрч чадсан, төс гэгэрч чадсан тэр оюуны ариуслыг л дурсан санахын үүднээс түүнийг эрхэмлэх сэтгэлийг, түүнлүү тэмүүлэх сэтгэлийг өөрт дадал болох үүднээс л бид нар гуйлаар байна уу, зисээр байна уу хурлан бүтээдэг. Энэ маань бас нөгөө төгөөр бидэнд энэ гэгэрэл гэдэг лүү тэмнэх тэмүүллийг л дадлагжуулах дасгал сургалтын маань хэрэгсэл болдог. Нарийн дайх. Яг тэгэхээр биднэрт нэг юм бодит ойлголтоор л дамжиж ихний хэлжинд буддизмын ойлголтууд байна бий болно. Дан онл ярих биш. За энэ бурхан Буддагийн дүр байна гэж үзвэл сүм дугдыг харж цан хингэргийн дуу арц хүжиний үнэргээ 5 метрхүүгээрээ дамжиж бид нар энэ анхны ойлголтууд төсөөлөд бий болгож байна.
Ийм болохоор л хэлбэржүүлдэг. Ухта буддизм гэдэг нь хэлбэргүй дүрсгүй цацралаар хагдсан, хорон ис үлдсэн ч юм хоосон чанар байж болох л да. Энэ ухаар л энэ их өндөр түвшний байж болно. Гэхдээ энэ нь төрхийн тулд эхлээд одоо жоохон хүүхдүүдэд олон өнгийн харан одоо дүрс зурагтай зурган ном хэрэгтэй байдаг л байдал бид нар тийм хэлбэржүүлсэн хэлбэр хэрэгтэй гэдэг болохоос биш ухтаа энийг бид нар яг Будда гэж үзэхгүй л энийг янгуух бурхан буюу янгуух гэдэг нь жинхэнэ биш гэсэн санагддаг л да. Жинхэнэ биш Будда. Эсвэл юу лээ бэлгэдлийн Будда. Жинхэнэ Будда бол төгс гэгэрсэн оюуныг хэлж байгаа. Энэ оюун маань бол нэг биш. Тоо томшгүй олон байна. Энэ олон гариг ертөнцтэй төгс гэгэрч ирсэн. Гэгэрсээ гэсэд тоошгүй олон байна. Одоо ч ханигтай гэгэрч байгаа бодгол байна. Ирээдүйч гэгэрх нь тааж гэгэрч бол. Тийм болохоор Будда гэдэг ойлголт зөвхөн нэг хүн байна гэж ойлгодог. Ямар ч бодгол муу сэтгэлээ ялан дийлгэх. Тэр хүрч болох тэр оргилд өгөхийг энэ оргилд хэрхэн хүрдэг вэ гэхээр юм сүзэглийн туйлын мөн чанарыг танихад л гэгэрл өөр ирнэ гэж үздэг. Бидний бүх хүсэл шунал энэ болж бүтэхгүй байгаа зүйл нь бидний мунхаглал, эндүүрэл, дутуу, хугас бодлоос мань үүддэг гэдэг. Яг мөн чанарыг л таньж чадах юм бол худлаа ирээд хэрэггүй. Яг үнэхээр л харж чадах юм бол бид нар юу гэдэг юм бэ? Үнэн цаан хөдөлмөр нь зөв. Мөн чанарыг нь таньж чадах юм бол энэ эрхэм бид буруу бодоод энийг дээрлэгч хэлэн бол надад ашигтай гэж боддог. Саруул ухаанаар бодож үзэх юм бол биш ээ энэ чинь ашиггүй. Тэгэхээр маш товчтой ерөөсөө мөн чанар болгоныг тийм туйлын мөн чанар эдгээр бүгдийг таних саруул оюун ухааны тусламжтай хагаад бид нэр муу сэтгэл болгоно ялан дийлж чадна. Муу сэтгэл болгоны учиг болгон түгээр тайлгдана гэж үздэг. Хүн болгон бурхан ч гэхгүй зөв хүн болон бурхан болж болно л гэдэг. Бурхан гэдэг хүн бол өөрийнхөө аврал гэдэг. Өөрийнхөө аврал гэдэг. Хажуудлаас аврах. Хүн өөрөө зөв явдлаар аврах гэж. Хамаг амьтад амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болдог. Хамаг амьтад зовлон хийгээд зовлонгийн шалтгаан лугаа хагцах болдог. Хамаг амьтад зовлонгүй амгалангаас үл хагцах болдог. Хамаг амьтад хол ойрын уур тачаалаас хагцаж тэгш орших болдог.